Одоо шим яримэрг байна. За. За ер нь болцсон уу? Хуулийн хугацаа гэж ярьдаг байсан дээр үед. За. Тэгээ хуулийн хугацаа 6 сарын 15-нд дотор өрнөс 1-р удаа суулгийнэ гэж. Ааха. Тэгээ би одоо тэр хүмүүжлэр хүмүүжсэн бороо ороогүй хугацаанд одоо атар газар бодвол үндсэндээ шавшаар болсон шүү дээ. Тэгсэн. Тэгээд одоо нөгөө өрнөс гэдэг юм бол одоо айхтар юм та. Тий. Тариа бодоод одоо тэгээд ногоон ороод тийшээ байгаад байсан. Аа. Энэ удууд тэгээд ерөөсөө урынсын л гавья. Монголын газар тариаланд урынс чухал ач холбогдолтой гэдэг одоо энэ эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн мэрэгд одоо 60 гаруй жилийн ажлынхаа дурсгалаар ийм байдимаа гэдээ баталсан эдэлтэй. Тэгээд энэнийг одоо тухайн компани бодоод заавал урынс хийж явах хэрэгтэй байна гэдэг нь бол одоо тогтогдлоо, батлагдлаа. Тэглээ ах. Энэ жил бол ерөөсө батлаа тавьчлаа шүү дээ. Тий. Ерөөсө урамштай талбай л нэг юм тогтож үлдлээ тий. Бидний чинь дээр үед амар сүрхөө ярьдаг байсан шүү дээ. Одоо тэгээд ярихаар зэрэг моцрогдсон гэдэг болсон байлаа. Ерөөсөө тариалангийн ажлын технологи гэдэг юмыг л яасварах хэрэгтэй юм. Ямар учиртай технологитой вэ? Тэрнийгээд одоо яасварах хэрэгтэй.